Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн хичээлээр би та бүхэндээ Монгол дээлний үндсэн эсхүр буюу уламжлал аргыг хэрхэн баривч, цамц, хүрм, эрэгтэй эмэгтэй дээл, тэрлэг үстэй, үсгүү. За энэ дээлийг хэрхэн гаргадаг вэ? Тэр суурийн талаар зурж үзүүлэх болно. За энэхүү суур маань болохоор үндсэн 5 төрлийн хэмжээнээс багтдаг. За үндсэн 5 төрөл нь хүзүүний тойрог, эдлэл урт, цамц буюу дээл, баривч, цээжний тойрог, ханцууны урт 2. За мөн атгсан гарны хэмжээ маань хэрэгтэй. За ханцууны урт 2-ыг болохоор бид нэр анхны хичээл дээр арын товгор яснаас мөрний товгор цэг дайраад тохоо дайраад бугууны яснаас доошо 2 хуруунимж авдаг байгаа. За энэ хэмжээнүүд маань хэрэгтэй. За мөн сулын цайн сонголт хэрэгтэй байгаа. За дээл болон баривч хийхэд доктортой эсвэл зузаан дотор уу, нэмгэн дотор уу гэдгээс хамаарат бид нар сулын цаг цээжний тойрог дээр 16-аас 20 см-ыг авч өгдөг байгаа. За Европ хувцсан дээр бол бид нар стандарт буюу сулын цаг 2, 3, 4, 10 хүртэл сонголттой авдаг бол Монгол дээлний буюу үндсэн уламжлал эсхүүрэн дээр 16-аас 20 см-ыг авна. За хэрвээ эмэгтэй дээл эмэгтэй цамц хувцас Монгол хүрэмч юм уу хийх гэж байгаа бол бид нар цээжний тойрог дээр 16 нэмж авдаг бахны. Тэгээд 4-т хуваадаг. За яагаад 4-т хуваадаг гэхээр 2 ингэр 2 70 байдаг гэсэн үг. За хэрвээ хүүхдийн баривч хийх гэж байгаа бол бас муу адил цээжний тойрог дээр нь 16 нэмнэ. За би та бүхэндээ жишээ болгон хүүхдийн хэмжээн дээр ингэж зурж үзүүлэх байгаа. Та нар маань 6 сартаа, 7 сартаа, 8 сартаа, 1 настай. За мөн 2-оос 5 настай хүүхдэд хүртэл хөөрхөн гэртээ өмсөх, гадуур өмсөх, хөнгөн дулаахан баривч хийх боломжтой байгаа. Баривч маань болохоор ерөөдөө заавал торгоор хийнэ гэсэн бас үг биш. За баривч маань орчин цагт гоё зөөлөн даав болон гадуур өмсдөг гоёлын хүрэн маягийн стилтэй болоод гоё хуурцсан байгаа. За бидний хийх гэж байгаа эсхүүр маань болохоор ерөнхийдөө юу шаардлагатай вэ гэхээр эсхүүрийн цаас бас бидэнд хэрэгтэй. За мөн даавн дээр шууд эсгэж бас болно. Гэхдээ би та бүхэнд эсхүүр авч үлдээсэ эсхүүртэй байгаасаа гэсэн үднээс дандаа юм цаасан дээр зурж үзүүлж ойдлын тавилт зурж үзүүлж хадгалуулах байгаа. За тэгээд эхлээд та бүхэн минь хэмжээгээ бичиж авсан байх. За мөн стандарт хүүхдийн хэмжээнүүд байдаг байгаа. 6 сартаа, 1 настай гэх. За тэгээд би та бүхэндээ жишээ олгоод хүүхдийн хэмжээн дээр зурж үзүүлэн гэсэн байгаа те. За тэгэхээр би энэ удаагийн жишээндээ 3-аас 4 настай хүүхдийн хэмжээн дээр зурж үзүүлэе гэж бодож байна. Та нар маань бас өөрийн хүүхдтэй болон дүүдээ ч юм уу тийм ээ тохируулаа гоё хийх боломжтой. За би мөн стандарт хэмжээг бас оруулчих. Хамтд нь бичлэгнийхээ доор нь оруулж болно. За ингээд бүгдээрээ хамтдаа хичээлээ бичицгээе. За ингээд бүгдээрээ хамтдаа эсхүүрээ зурцгаая. За эсхүүрээ хийж ихснийхээ дараагаар бид нар оёлын тавилт буюу суур утасны чиглэлээ бас гоё зураад өгнө. За тэгснийхээ дагуу суур утасны чиглэлийг ингээд босоо чиглийн зурж тэмдэглэснээрээ даавн дээр бид нар эсгэхэд маш амархан хэрэгтэй байдаг байгаа. За ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. За эхний удаад бол бид нэр эсхүүрээ гаргах хэрэгтэй байгаа. За эсхүүр суур араамаа гаргаснараа бид нар түүн дээрээ урт богиныг бас тааруулж болно. За мөн хүрэн болгож болно, монгол хөөрхөн цамц болгож болно. За хэрвээ бид нар эрэгтэй дээл хийх гэж байгаа бол сулын зай цээжин дээрээ 20 см авна. Хүүхдийн баривчин дээр бол сулын зай 16 авч болно гэсэн үг. Эхний зохион бүтээлтэй маань эхлэл хэсэг бол А цэгээс эхэлж байгаа. За аагаасаа биш шулуунд таад ханцааны урт авах хэрэгтэй байгаа. Ханцааны урт 2. Аагаасаа доошо хормоо буюу буюу хэгээр тэмдэглэж болно. Түүнийгээ эдлэл урт дээл буюу цамц эдлэл урт ингэж бичнэ. За цамц эсвэл баривчныхаа уртаар доош авах хэрэгтэй байгаа. Эндээсээ ийшээ. За тэгэхээр миний хувьд болохоор загвараас хамаарат би жишээ олгон хүүхдийн эдлэл уртаа 52 юм уу 55-аар авах хэрэгтэй байгаа. За би 55-аар авч болж байна. Аагаас доошо 55-ыг авах хэрэгтэй байгаа. За
За 55 см. За энэ маань загвараасаа хамаардаг хэмжээ байгаа. Хормой 55 см. За ингээд доошоо авсан байна. За одоо ханцааны уртаа би агаасаа ийш явна. За энэ маань болохоор миний хувьд болохоор за миний жишээн дээр одоо би 3-аас 4 настай хүүхдийн одоо хэмжээнд дээр тулгуурлаж авч байгаа. За хүн болгоны авж байгаа хэмжээ маань өөр байгаа. Насны бас одоо хувьд онцлогийн хувьд өөр байгаа. За 49 см авч байгаа ханцан урт нь. За үүнийг би битүү хэсгэн. Битүү гэдэг маань ойдлгүй яг энэ хэсэгт. За хэрвээ та бүхэн маань анзаарсан бол Монгол дээлний маань одоо эсгүүр буюу одоо Монгол дээл маань мөрөндөө ойдлгүй байдаг шүү дээ, тийм ээ. Зөвхөн суух хэсэгтээ ойдолтой байдаг. За сугандаа ойдолтой байдаг шүү. За муу хормойны уртаа ингээд нааша зурч. За энэ маань загвараас хамаардаг. За дараагийн хэмжээ маань А цэгээс А2-ыг авах. За А цэгээс А2-ыг авахдаа цээжний тойрог дээрээ нэмдэг нь сулын зай цээж 16-г өгч байгаа би. За түүнийг хуваадаг нь 4 ширхэг одоо 2 ширхэг ингэр 2 ширхэг ардаа 4 хэсэг одоо хуваагаад өгч байгаа. За тэгэхээр 1775. За тэгээд Аасаа бишээ А2-ыг 1775-аар авах нэ. За би харагдах үүднээс илүү тод өнгийн балмастраар авъя. За агаас А2 маань цээжний тойргоо сулын зай 16-аас 20-ыг нэмдэг байгаа тийм ээ. Тэгээд дөрөвтөө хуваана заавал. А2 гэсэн хэмжээ маань гарч байгаа. За ийшээ 1775-аас сурлаа. Доошоо нөхөн тэндээ буулгач наа энэ сулын зай нэмсэн байгаа шүү. Энийг нэмээд гарсан хэмжээ шүү. Ингээд агаас А2 гарлаа. Агаасаа А2 гарсан байна. За агаасаа доошоо С буюу сугны хулаацыг олохдоо арын яснаасаа доошоо С цэгийг энд одоо ингэж гаргахдаа С-ийг гаргахдаа цээжний тойргоо зүгээр дөрөвт хуваачна. Яагаад зүгээр гэж хэлж юм гэхээр сулын зайд 16-аас 20-ыг нэмэхгүй ээ гэсэн үг. За агаас С-ийг олохдоо цээжний тойргоо дөрөвт хуваа. Сулын зай 16-аас 20-ыг нэмэхгүй хэмжээ. За хүүхдийнхээ сонгож авсан цээжний тойргоо бүтнээр нь шууд дөрөвдөө хуваах нэ. За миний хувьд бол сонгож авсан хэмжээ маань 55 см. За би 55-ыг дөрөвдөө хуваад аагаас доошоо С-ийг буюу сугны хулаацсны төвшөнгөө олох хэрэгтэй байгаамаа. За цээжний тойргоо хуваадаг нь 4. За тэгээд 1375 см. За ингээ гарсан байгаа шүү. Энэ маань тэгээд C2 гэж болно. Яг үл энэ A2 учраас энэ C2 гэсэн. Параллел байх нэ. Энтэйгээ энэ C гэдэг маань одоо сугны төвшин гэсэн үг юм аа. Суг. За мөн энэ хэмжээгээ доош чигээр нь болгож өгөх хэрэгтэй байгаа. За ханцааны урт буюу энийг А1 гэж нэрлсэн байна. За энэ А1-ээс доошоо А11-ийг авахдаа 90 градус доошоо татаад шулуун татаад 90 градус өнцөг татаад атгсан гараа 2 хуваа. За тэгэхээр миний хувьд сонгосон хэмжээ маань атгсан гар маань 20 см байсан. 20-ыг 2-т хуваахаар 10-аар би авах нэ. За түүнийгээ би C2 буюу C-тэйгээ холбоод өгөх хэрэгтэй байна. За юм байна. За энэ хэсэг суг, энэ ханц. За магадгүй энэ хүүхдийн хувцас одоо хүүхдийн баривч учраас би за том хүний хувьд бол одоо Х-ээс ийшээ Х гэж тэмдэглэж болно, хормой гэж тэмдэглэж болно. Х-ээс Х2
Энэ маань гарсан байгаа. Энэ хээ 2. Ийшээ хээ 3-ыг болохдоо 23-ыг болохдоо стандартаар буюу 6 см өгдөг. За тэгэхээр би магадгүй 5-аас 6-аг авч болно. Гэхдээ би хүүхэд учраас баг зэргийн одоо хэрвээ цамц хийж ивэл 3 юм уу 2.5-аар авч болно. За энэ нь дээлний төрөлтөд орох учраас би 5-аас 6-аар авч болно гэсэн үг. За мөн C2 руугаа холбоод өгөх нэ. За энэ хэсэг маань хормой гэсэн. За энэ маань ташаа хэсэг маань болж байна гэсэн. Энэ ташаа, энэ суг, энэ ханцуу. За энд хүзүү буюу хоолой гарна. Энэ болохоор уур буюу ар ингэр. Одоо гол шугам гэсэн үг. Гол хэсэг одоо босоо чиглэл маань гэсэн үг. За босоо чиглэлээ бид нар босоо чиг гэж бичиж болно. Даавга босоо чиглэн даав гэсэн. За энэ бол ташуу ингээ хажуу ташаа. Ташуу дэрвэсэн баг зэрэг. За одоо үүнийгээ бид нар сууны хулаацыг энэ шугамаараа тодруулж өгөх хэрэгтэй байна. За ингээд сууны хэсэг маань дугуй гарсан. За одоо хүзүүний хэсгээ гаргана. Дээшээ стандартаар 2 см авдаг байгаа. За стандарт гэдэг маань тогтмол гэсэн үг. За энэ дээр 2 бичиж. За тогтмол гэдэг маань том үний дээл, том үний цамцан дээрч, эмэгтэй үний дээл, эмэгтэй үний цамцан дээр, хүүхдийн баривчин дээрч адилхан дээшээ 2 см авдаг байна. За түүнийг бид нар А3 гэж нэрлэнэ. За би томоор бичье. Том А3 шүү. Энэ 2 см авсан. За үнийгээ бас нашаа шулуун татаад орхичих. За одоо би энэ дээшээ авсан тогтмол авсан 2 см-ийн А3-аас доошоо би хүзүүний хулаацаа олдог байгаа. За хүзүүний хулаацаа яаж хэрхэн олох вэ гэхээр хүзүүний одоо хүүхдийнхээ буюу том үнийхээ хүзүүний тойргийн хэмжээг 314-тэй хуваагаад өгнө. За хуваагаад гарсан радиус дээрээ оёлын тавилт 1 см дотгошоо заавал нэмж өгдөг байгаа. За тэгэхээр миний хувьд одоо жишээ авсан хүзүүний тойрог маань 29 см. За би 29-ийг 314-тэй хуваагаад өгөх хэрэгтэй байгаа. Тогтмол тоо юм аа энэ. За хуваахаар 923 гарч ийн. За тэгэхээр би энэ А3-аас 923-ыг авна. Энд. Эндээс энэ хэмжээ юм аа. За 923-ыг 2 тувааж өгнө. 406. За голыг олчлоо. 1 2. За 406. 61 ярьж авч болно. 4.16-аар авч болно. Ингээд радиусын тойрон гараад. За одоо энийг тойруулаад зурна. За одоо оюутны тавилт дотгошоо 1 см-ийг заавал нэмж өгнө. Энэ хэсэг маань заавал нэмэгдсэн хэмжээ. Ингээд сум татчих. 1 см дотгошоо заавал нэмж авах нь. Одоо энэ хэсэг маань арт тал, энэ урд тал. Ингэр хэсгээ арай илүү ухдаг бахны. Хоёр одоо ингэр нүүдлийн ингэр маань энэ талтаа ухагдана. За тэгэхээр ар хэсгээс 1 см-ийг хойшоо ухаж авах нэ гэсэн. Оюутны тавилт яагаад гэвэл хоёрыг авчаад нэгийг тавиад үлдээхээр нэг үлдэнэ гэсэн. 1 см-ийг арагшаа ухаад урагшаа бол илүү том ухна гэсэн. За ингээд ерөөдөө баривч буюу дээлний минь хоолойны ухлаац гарч ирсэн байна. Заавал оюутны тавилт дотгошоо нэгийг авсан шүү сая. Ногоон өнгөөр тийм ээ. Улаан өнгөөр болохоор хүзүүний тойргоо бид нар 314-д хуваагаад радиусыг гаргасан бол ногоон өнгөөрөө бид нар оюутлын тавилтыг дотгошоо нэмж заавал авсан байгаа шүү. Радиус дотгошоогоо авсан байгаа шүү. Үүнийг авахгүйгээр улаанаар шууд хайчиж болохгүй. Тэгэх юм бол хүзүүний ухлаац маань томдно гэсэн үг. За одоо бүгдээрээ хараага зурцгаая. Ингэрийн харааг яаж одоо хэрхэн зурх вэ? За энэ улаан хэсгээсээ буюу за магадгүй хоолойны ухлаац маань багдаад ивэл энийг доошо дахиад ухаж болно 1 см. Багдахгүй яг таарж байна болсон байна хэмжээг зөв авсан байна гэвэл
дээшлүүлээд ямар тач байсан энэ хоолойны ухлаацсан юм тийм ээ. Энэ хоолойны ухлаацаас доошоо 1 см-ийг буулгаж авдаг байна. За тэгээд 90 градус үүсгээд ингээд сум татчих. За хүүхдийн баривчны маань буюу хүүхдийн одоо Монгол цамцны харааны өргөн нь болохоор наснасаа хамаарат 8 см-аас 10 см дунджаар байдаг. 8-аас 10 байдаг. За хүүхэд маань хэрвээ бага насны буюу 1-ээс 2 настай бол 6-аас 7 см-аар авч болно. Нялх хүүхэд бол. За 3, 4, 5 настай бол за 8 см-аар авна. 5-аас дээшээ насных бол 9, 10, 11 гээ явчихна гэсэн үг. За би хвчлэн дунджаар 8-аар авнаа. За тэр 8 см дээр 90 градус үсгээд нэр гэдэг нь тэгш өнцөгтэй. Энэ 5-аас 6 доошоо бууж байгаа шүү. За том хүн дээр болохоор 7-оос 8. Эмэгтэй хүн дээр болохоор 6-аас 7. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн дээр 7-аас 8 гэх юм уу? Хүүхэд дээр 5-аас 6 доошоо буuna гэсэн үг. За энэ хэсэг маань яагаад 90 градус үүсгээд ингээд доошоо чигээрээ буугаад байна вэ гэхээр Монгол дээлний товчлбыг ингэж хатах гэж байгаа. За C2 буюу энэ сугны түвшингөөс доошоо мөн адил 4-өөс 5-ыг авч болно хүүхдээ. Том хүн дээр 6-ыг авч болно. За ингээд 90 градус үүсгээд эхлээ өнцгөө тэгш өнцөгтөө үүсгээ зураад байна. За тэгчээд дуурлаад зөөлөн холбоо төгсөж байгаа юм аа. За ингээд хараа маань гарч эхэлж байна. Энэ хараа гэсэн. За энэ харааны хэсэг маань хэрвээ хажуу ташаанда имжээртэй бол. За одоо имжээр хэрвээ одоо Монгол цамцанд бас хийсэн байдаг. Баривчинд бас хийж болно, хийхгүйж байж болно. Имжээртэй бол харааныхаа оёдлын 1 см-ийг хасаж өгдөг байгаа шүү. Ингээд хасна гэсэн. Энэ хэсгийн оёдол байхгүй гэсэн нэг өсөндөө зөвхөн харааны хэсэг дээр байхгүй. А их бие бол оёдолтой байгаа. Их бие бол энэ доотлын ногоон зураас. Хараа гэдэг нь болохоор сүүлд зурж байгаа энэ тод өнгийн хөх өнгийн одоо пластмасаар зурж байгаа хэсэг нь хараа гэсэн. Энэ маань тустай хэсэг гэдэг. Учираас би ингээд тусдан зурж байна. За хэрвээ ташаандаа оёдолтоо ташаандаа имжээргүй гэвэл би энийг авах шаардлагагүй. Адилхан чатсан авчна гэсэн үг ногоонтойгоо. Оёдын тавилттай авна гэсэн үг. Имжээр хийхгүй гэвэл. Имжээргүй гэвэл. За ийшээ бол яг имжээргүй гэвэл ингээд яг ормоор навна. А имжээртэй юм аа. Имжээртэй мөртлөө онгоодог товчтой хийнэ гэж одоо бодож ивэл оёдлын тавилт мөн адил тавьж өгөх хэрэгтэй байгаа юм аа. 1 см тойруулаад. За үндсэн Монгол дээлний маань одоо зөв хараа нь болохоор баруун талтай байдаг. За үнийг хайчлаад эсхүүр болгоод Монгол дээлэн дээр одоо Монгол дээл буюу баривч болгож эсэхтэй энэ ингэрээ энэ талтай эсэх хэрэгтэй байгаа шүү. Баруун талтай байдаг байгаа шүү. Эсхүүрээ бид нар ингэж зураад тавьж эсэхтэй энэ өнгөө доошоо авлаад ингээд эсэхээр баруун талдаа хараа маань гарах хэрэгтэй байгаа. За ингээд ерөнхий суур маань одоо бэлэн болсон байна. Оёдлын тавилт бүгдээрээ ингэж тавьж хайчлана. За би түүнийг бас ингэж харуулна. За энэ татсан гарны өргөнөөрөө ингээд энэ цэгээс энэ доошоо буусан болвол яг энэ тэгшгэн бас буудгүй маа. Энэ сэгийг 1.5-аар хотоолгож өгд юм аа ийшээ. Ийшээ. Одоо энэ сум заасан чиглэлгүй. Ингэж хотоолгож жоохон хасаж өгөх хэрэгтэй байгаа шүү. Сууныхаа ан ёрооллоо. Ханцаны үзүүрийг ингэж. Тэгэхгүй бол гараа доошоо буулахаар ханцаны дотор талын оёдолтой хэсэг маань урт харагдаад идэг байгаа. За ингээд доошоо ингээд авчихна. За одоо тэгээд оёдлын тавилт авна. Бүх тал дээрээ тавина. За энэ хүзүүн дээр оёдлын тавилт 1 см нэмсэн байна. Урагшаа оёдлын тавилт ийшээ нэмнэ. 1 см хормой доошоо нэмнэ. Ташаандаа 1 см оёдол тавина. Сугандаа 1 см оёдол, ханцуундаа 1 см оёдол. Энд имжээр хийх бол оёдлын тавилт авахгүй. Хатгсан гарны ирмэг буюу ханцууны үзүүр дээр. Мөн энэ дээр оёдол тавихгүй. Мөр буюу ханцууны урт дээр энэ дээр нугалж хэсгдэг. Материалыг нугалж хэсгэнэ. Битүү хэсгэнэ гэсэн. За ингээд бүгдээрээ хайчилж авъя. Оёдлын тавилттай.
Энэ маань за энэ дуу хоолойны хэсэг маань яг үхээр арагшаагаа ингээд нуглаад ингээд хэсэх ёстой. Тэгэхээр энэ хоёрын тавилтыг арагшаагаа нууснаас нь 1 см ингэж нэмдэг учраас энөөхөн хэсэг нь юм жижиг ухдаг байна. За аваад хэсгээ бол том ухаж байгаа. За хоёрын тавилт. Энэ улаан зураас маань радиусын дээр одоо анх хүзүүний радиус гарсан хэмжээ байгаа. Улаанаасаа нааша ногооноор яасан гэхээр оёдлын тавилт заавал 1 см нэмсэн байгаа. За арагшаагаа ингээд 1 см хасагдана гэсэн үг. За ийм болно. Энэ ингээд нуглахаар арт талаасаа ийм жижиг ухаж авах нь. 1 уруу зай. Урд ингээс болохоор ингэж ухах нь. За ийм эсгүүрээ. За ингээд та бүхэн маань даавн дээр одоо тавьж эсгэж болно. Оёлын тавилттай. За ингээд бүгдээрээ материал дээр эсгэхдээ анхаарах ёстой зүйл нь одоо метрлж өгдөг энэ ирэмэг байгаа тийм ээ. Ирэмгийн дагуу ингэж босооч эхэлтэй эсгэн. За тэгэхээр баривчиг иргэд бол гадуур хувцас. Дулаахан байдаг хувцас учраас одоо өнгө загвар стилд нийцсэн ямар ч өнгийн гоё даавуу материал тоороо одоо заавал уламжлал бус материалаар бас хийж болох юм байна. За би ингэ материалынхаа энийг авсан эхлэв. Ингээд хоёр давхар нь энэ хурдыг авсан. Ийм байна тийм ээ. Уртыг аваад нуглана. За хэрвээ хээ нийлүүлж хэсгэх бол одоо энэ ирмэгтэр маш анхаарах ёстой. Энэ ирмэгэн дээр энэ хээ энтэйгээ гэх мэтчлэнтэй. За би бол хээ нийлүүлдэггүй одоо материалаар эсгэж байна. Хээ нь одоо заавал тэнцвэртэй одоо нийлж иж уулздаг хээ биш. Ирээн алга материалаар эсгэж байгаа. За завгаар нийлүү шахалж тавиад 4 давхар болсон байх хэрэгтэй байгаа. За энэ жоох илүүг ингээд за ингээд хоёулын тавилттай асуулаа. Ингээд барьж үзээд за энд бол 4 давхар битүү даав байгаа тийм ээ. Тэр битүү тал дээрээ энэ ханцууны дээдлийн хэсэг буюу мөрний дээдлийн хэсэг битүү ингэж тавьж өгсөн юм. Оёдын тавилт байхгүй гэсэн үг энэ дээр. Завар тэнгэр дээр маань хэрвээ илүү дутуу жоохон дали мори одоо хэсэг байл тэр хэсгийг ингэж гаргаж цаашаа хаяна. За одоо энэ бол илүү материалын энэ буюу одоо метрлж өгдөг юм байна тийм ээ. Энийг ингэж цаашаа гаргасан байгааг анзаарж байгаа. За мөн энийг гаргасан хэдийч оёдлын тавилт заавал 1 см тавьсан байгаа. Эндгийн гол дээр. За урд хэсэг маань ингэж ухагдана. Арагшаа бол 1 см ухагдах нэ. Энд 1 см ухна. За мөн дотрын хэсгийг яг адилхан чацуу хэсэг шүү. За баривч маань хөөрхөн зөөлөн даавн дотортой байдаг байгаа. За тэгэхээр оёлын тавилтаа ингэж сайхан зүүдж тайруулчаад дотрыг нь яг адилхан эсгэж өгнө. За ингэ. За одоо дөнгөж дангаар нь хайчлана. Ингээд дангаар нь хайчлаа. Давхар 4 давхраар хайчлах болохгүй шүү дээ. Хоолойны тойргийг 4 давхраар нь хайчлах юм бол ардаа гэсэн хоолойтой болно. Зөвхөн урд тэнгэрээ ингэж хайчлана. За анхаарах ёстой зүйл нь дотрыг бас адилхан эсгэн яг адилхан чацуу. Хоолойгийн ч мөн адилхан ухна. За одоо бүгдээрээ дэлгэж тавьж агаад
арын гол хэсгээ нийлүүлээд 1 см ойж болно. Эсвэл зүгээрээ тогтоочч болно. Тэгж жагаад урд ингэрээ хуугаа. За ингээд харна. Дэлгэхээр ийм болно. Ийм болсон байна. За ийм байна. Ийм. За тэгэхээр арагшаагаа одоо яах нь вэ? 1 см л ухаж өгөх хэрэгтэй байх нь шүү дээ. Маш жижиг юм нэг. За урд ингэрээс адилхан дугууруулад өгнө. Тэгэхээр арагшаагаа маш жижиг 1 см авсан гэсэн үг. За энэ хоолойны саяны хайчилдаг ухлаацаа бид нар бас хадгалж болно энийг төрдөө дотортой нь хамт бас дотор хэсгийг ухаар бас дөрвөн шиг юм нарийнхан юм хагас юм хэлбэр гарна тийм ээ саран. Энийг хадгалж өгснөөрөө хүүхдийн баримч дээр яадаг вэхээр явуу буюу одоо нэг бэлэгдлийн чанартай ингэж баримчныхаа арт хэсэгт нь хүзөнд нь одоо нэг хамгаалт маягаар ингэж хадаж өгдөг юм уламжлалтай байсан байгаа бид нар. За үнийг хүүхдийн баримчны дээр ашиглаж болно гэсэн үг. За том хүн дээр бол ашиглахгүй. За одоо бүгдээрээ энэ хэсэг нь ар гэсэн үг. За ар хэсгээ ингээд шохоогоорс ингээд тэмдэглэж болно. Урд хэсэг мэн юм. За ар хэсэг гэхээр оёх хэсэг байгаа. Нэг 1 см-аар оёнгээд тэмдэглэнэ. Ингээд оёх хэсгээ бид нар тэмдэглээд авч болно. За мөн дотор өнгө гадраа маш сайн ялахын тулд шохоо тэмдэглэдэг одоо зориултын одоо арилдаг тийм балаар даавн дээр зурдаг балаар дотор гадар өнгөнүүдэд тэмдэглэх хэрэгтэй байна. За энэ хэсгийг одоо хитрхийг шовоогоод байл энийг бөөрнхэлж зөөлүүлж хайчсан. Зөөлвүүлж таа. Энэ нь болохоор ханцууны одоо дугуй хэлбэржүүлэлт байгаа. Ханцууны үзүүрний. За одоо дэлгээд үцээ юм байна. Арны урд ингэр нь хоолой ханцуу. За дэлгээд харахаар ийм болно гэсэн. За ийм болж байна. Энэ маань одоо дотоод ингэр болж байгаа гэсэн. Энэ дотоод ингэр энэ уртлын хоолойны ухлаац арай илүү ухсан байгааз доторт нь. За одоо үүн дээрээ ингэр маань баруун талдаа одоо хараатай байдаг учраас хараагаа одоо бид нар хэсгэж байгаа. Ингэж ингэлтэй. Ийм хараа. За би ташаанда ойдолтоо эмжээргүй хийж байгаа учраас би ташааны энэ харааны энэ ойдлын хэсгийг авч хайсангүй. Хоёрдугаарт би эндээ эмжээр нарийнхан хийх гэж байгаа учраас одоо эмжиж харуулъя гэж байгаа учраас яг баруун талтаа ингэж хараа маань ингэж хэсгэхээр хайчилж басан байна эсгүүрээ ойлын тавилттайгаар. За он дээр харах анзаарах зүйл нь гэвэл хүзөөний ухлаац буюу хоолойны ёроолоос хэрвээ бид нэр хүзөөний ухлаацаа зөв авсан бол одоо энэ тойрог манаас зөв гарч өгдөг байгаа. Дээлэн дээр тэгсэн. Тэгэхгүй ямар нэгэн баримжаагаар аягаар ингэж ухахаар бас одоо томдох, багдах асуудал үүсдэг болохоор энийг яг тодорхой хэмжээнд хүзөөний тойргоо зөв 1 хуруу гэж аваад түүнийгээ 314-д хуваасан байна. За тэгээд анзаарах юм нэхэр энэ хараа маань хүзөөний ёроолоос доошоо 1 см буусан байгаа. Энэ 1 хуруу. Яагаад буух юм гэхээр энэ маань эмжээд ингээд оёгдоод энтэлтэй адилхан ойхоор энэ хэсэг маань юу гэхээр хоолой буюу хүзөө захтаагаа ойдог хэсэг байна. Энэ 1 см-ыг хизээж ингэж хэсгэж болохгүй. Тулгаж хэсгэж болохгүй харааг. Хэрвээ хараа маань эндээ эмжээргүй магадгүй ойдолтой хараа гэвэл ийшээ 1 см-ыг нэмж өгч болно. Яг нь энтэй чацуу байж болно. А бусдаар бол эмжих үед бол 1 см заавал доошоо байна гэсэн. За одоо ингээд харааныхаа өнгө талын дээшээ баруун талын дээшээ харуулжаад хэсгээд дотроо хэсгэнэ. За та бүхэн маань бас ингээд гэртээ хэсгэх. За би нэг өөцс үсөө хэсгэлээ. Ийм нь зөв. Энэ бол болно. Ингэж бол хэсэхгүй. Ингэж хэсгэнэ. За мөн босоо чиглэн байгаа. Босоо гэдэг чинь яг энэ чиглэл нь босоо ах хэвээр. Дали бол хэсгэж болохгүй. За мөн бид нар Монгол дээл буюу цамц эмжээр хийхдээ бид нар ер нь хөвчлэн наалтнуудыг төрөл бүрийн наалтнуудыг ашиглавал бас их зүгээр үү?
За одоо дээрх үед бол Монгол дээл цамц эсхтэй одоо имжихтэй одоо жанхуугаар их имжиж тэгж наалдуулж тогтоодог гэсэн байгаа. За орчин цагт бол бид нэр төрөл бүрийн гоё дааван болон цаасан наалтнуудыг ашиглаж болно. Сатурк наалтыг бас ашиглаж болно. За хэвшлийн миний хувьд бол Монгол хувцсанд би дааван наалтыг ашигладаг. Хар өнгө, цагаан өнгөтэй, шар өнгөтэй байдаг. За сатурк наалт буюу одоо юм судалтай юм шиг арай нэмгэндүү наалт нь юунд хэрэгтэй байдаг вэ гэхээр би пижак, пальто, суванд ашиглаж өгдөг ба гадуур хувцас хөрмөнд юм уу эсвэл дотортой хувцсанд их хвчлэн ашигладаг. За цаасан наалтыг муу адил Монгол хувцсанд ашиглаж болно. А гэхдээ цаасан наалт нь даавууныгаа бодвол арай хэврэг байдаг. За юм болсон байна. За энэ удаагийн хичээл маань эсхүүр байгаа. Та бүхэн ингээд эсхүүрийг сайн харж дөрөж эсгэж аваарай. За дараагийн дугаарт бол ингээд дотортой холбоод имжээд оёод ингээд харуулах байгаа. За юм болсон байна. Энэ маань ингээд хараа. Энэ ингээд ар маань. За юм. Хараа маань нэ баруун талтай гэсэн үг тийм ээ. Бас хүзүүнээсээ доошоо 1 см буусан байгаа шүү. За ингээд та бүхэн маань дуурайгаад эсгээд үзээрэй. Дараагийн хичээлээр уулзалтаа түр баяртай.